Өвөр Монголын хөх хотод явж байна. За энд аваа санаа байна. Дөрвөн том замын уулзраа гэдэг. Одоо манай баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам гэдэг шиг л ингээд дөрвөн замын уулзраа ингээд гүүрэн гарцаар ингээд холбоод наашаа гарч ирдэг дээр ингээд дээшээ өгсдөг нь урсдаг шаттай тэгээд энгийн шаттай доошоо буухтай энгийн шатаараа буучдаг хүмүүс нь ингээд саспороноос хамгаалцсан ингээд айгүй гоёор шийдсэн байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ирзэний хавтан дэвсцэн ингээд дэлгүүр өдрөг худалдааны төв өдрөг ингээд хүзүүчээр орчдөг. Ингээд одоо чинь ингээд орж байгаа юм л да ингээд орчдөг. Энэ санааг ус манайхан маань хэрэгжүүлээсэй. Хэвчээж дарга нар маань ус одоо улсаа хотоо хөгжүүлэх гэж байгаа бол замын төвлөрлөө цааруулах гэж байгаа бол энэ бас л одоо нэг том юм да. Бас нэг ахиц дэвшил болох болоо гэж бодож байна. Бид нар чинь ингээд хэрвээ баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам дээр энийг тавьчихвал бас маш олон хүний явган хүний хөдөлгөөнийг автомашины хөдөлгөөнтэй мөргөлдүүлэхгүйгээр шийдэх боломжтой. За дээрэс нь энийгээ доор нь жижигхэн 2 3 түүцнүүдээ ингээд хөрх ингээд яг доор нь ингээд хийчихэж байгаа байхгүй. Тэгээ бас түүцний асуудлаа бас бид нар чинь давхар шийдчих цөөн тэгчихсэн хэмжээгээр соёлтойгоор шийдэх боломжууд харагдаж байна да. Тэгээ одоо худалдааны төвүүд нь ингээд ерөөсөө тийм биендээ садаа болж байгаа байхгүй хүмүүс нь тэгээ айгүй соёлтойгоор ингээд явчихж байгаа. За юм байна да. За ингээд худалдааны гудам маш их хөдөлгөөний эрчим бол маш өндөртэй юм билээ. Тэгээд одоо энд чинь ингээд нөгөө юугаа дөрвөн замын уулзраа холбосон ингээ гүүрэн гарцсан ингээ хийцэн. Ерөөсөө хүмүүс нь ингээл тайван цагаашгаал энаараа ингээл гараад ирдэг. Энэ бол ерөөсөө айгүй их авахар санаа байгаа байхгүй. За ийм байж байгаа юм. За энэ том дэлгүүр худалдааны төв байгаа байхгүй. Тэгээд нөгөө ирчүүд нь хүлээдэг штэ дээр нэг эмэгтэйчүүд нь шопинг хийж байгаа нэг бүхсөвдөө нэг амбаараа тавьчих газраа хүлээдэг штэ. Тэрийг бас хөөхөж хийжээ. Би энийг бас үзүүлэе гэж бодоод байна. Ингээд энд ингээд хүлээж штэ хөөхө ирчүүд нь ингээд хөөхө нөгөөдөл нь ингээд шопинг хийж явах хооронд ингээд хөөхө суугаад хүлээгээд тэгтээ тэглээгээд юусоо юу байхгүй. Айгүй хөөхө ухаалаг шийдсэн байгаа байхгүй. Тэр харж байна. За Өвөр Монголын хөх хот бол яг газар дээрх хот нь бол яг дажгүй ер нь бас нэг Бээжин шиг тиймэрхүү ер нь өнгө аястай юм байна. Гэхдээ хамгийн гол онцлог нь бол эднийх бол юу вэ? Underground city буюу одоо ChatGPT-гээс ингээд хайгаад гаргаад ирэхээр ингээд underground city буюу одоо газар доорх хот гэдэг имийг бол нэлээд бас сайн өндөр түвшинд хөгжүүлсэн юм байна гэсэн бодол төрлөө. Одоо жишээ нь ингээд би харуулъя л да. Газар дээрээ бол яг л хүмүүс нь бол ингээд ганц нэг л явж байгаа. Газар доогуур хоттой бол ер нь тэгэл амьдрал буцалт юм байна дөө. Газар дээрээ бол яг л ингээд нэг ганц нэг хүмүүс нь яваал. Тэгэл одоо энэ харахгүй ингээд үйлчлэгийн нээнүүд нь ингээд газар доороо бол ер нь тэр метроныхоо шугамтайгаа холбоо бол ер нь хөгжил бол ер нь тэнд л байна дөө. Манай Улаанбаатарчууд газар дээрээ шийдэх мэднэ гэж байна. Одоо ингээд харахгүй юу? Ингээд ерөөсөө өөр үйлчлэгээний юмнууд хийцэн. За одоо ингээд яваад ерөөс дэлгүүрүүд шопинг моллууд буюу одоо том дэлгүүрүүдтэйгээ ингээд метрогоо холбогдсон, түнэлээрээ холбогдсон ингээд ерөөсөө тэгэл тэнд нь бүх амьдрал бол ер нь тэр газар доороо буцаж байна. Газар дээр бол ер нь яг л нэг тийм ингээл харагдаж байна. Хаанч л байд юм тийм. Харин газар доороо бол шал өөрөө юм. So ингээл ийшээ тийшээ ингээл орц гарцууд л ерөөс битүү ийцээ. За ингээл хоёр төвшин доошлоод одоо тэгэл газар доорх хот руугаа орно. Тэгээ ер нь тэгээд газар доорх хот нь ерөөс тэгэл үргэлжлээл метроны буудлууд руу жах яваад метроны буудлууд нь явах юм. Тэгэл тэр оронд ерөөс ингээл бараг нэг буудлаас буудлынхаа оронд ерөөс ингээл дэлгүүр өдрөөс битүү. Одоо ингээл байж байгаа байхгүй. Ингээл газар доорх руугаа орцоо. Одоо ингээл энэ бүгд чинь бүгдээрээ ингээл нөгөө юу руугаа газар доор хот руугаа ингээл орчт юм. За одоо би чинь нийш ороод. За
талаар. За би сая тэр хаалганаас орж ирсэн. Энэ хаалганаас орж ирсэн. Одоо ингээд энэ үлрөөсөө ингээд хитэн тийшээ гарсан ингээд худалдааны төв ерөөсөө бүх худалдаа үйлчлэхийн үлрөөсөө ингээд газар доор хот руугаа орсон юм байна. Энд бол ерөөсөө тэгэж ингээд нэг газар дээгүүр яваад ингээд шаардлага байхгүй. Ерөөсөө хамаг үйлчлэхэнүүд ингэсэн юм. Миний хувьд бол бид нар ингээд одоо юу гэдэг газар дээрх хот төлөвлөлтөө хийн барина гэж ингээд нэг үйлээ үзээл ингэж яхаар нэгэнт бид нар хөгжлийг одоо дөтлөе гэж байгаа бол бараг л одоо тэр метрогоо барихтаа газар дор хотын төлөвлөлтийг шиг хийгээд энэ худалдааны төв нэгэнт л одоо төлөвлөж байгаа. I'm sorry. Ингээд баг хийгээл их зүгээр юм даа гэж бодож байна. Эндээс авах юм бол их байна. Хот ч бас хэдэн жилийн өмнө төгжрөл манай Улаанбаатар хот шиг төгжрөлдөө дийлдэхгүй байсан бол одоо ерөөсөө газар дээр ингээд харахад нэг айхтар ингээд төгжрэл барайл балраад байгаа юм бол алга байна. Айгуу сэлүүхэн байна. За гудамжаар нь айхтар ингээд хүмүүс холхиол ингээд яваад байдаг юм бол ер нь харьцангуй багассан. Ерөөсөө л энэ газар доороо бол ерөөсөө л ингээд хүмүүсийн амьдрал нь буцалж байна энэ хараа та. Ерөөсөө л амьдрал ерөөсөө юм ингээд айгуу том ингээд нэг рүү нь яваад ороход ерөөсөө зах хязгааргүй том шопинг дэлгүүрүүд байхгүй, шопинг моллууд байхгүй. Одоо чинь сая би өнгөсөө энэ дэлгүүрд ороод нэг тараг аваад гарч ирсэн гэж замбрааг том юу. Хэрвээ газар дээр энийг одоо байшин болгосон бол энэ амар том байшин байх арга байхгүй юм. Гэтэл одоо энэ чинь зүгээр л энэ газар доороо ингээд жижигхэн шопинг молл болсон ингээд байж байгаа чинь ингээд айгүй тухтай. Ерөөсөө тэгээд ингээд готлого завааруулаад ингээд яагаад гэх юм байхгүй. Бараг л ингээд гэрийн тавчтайгаа яваад ерөөсөө ингээд бүх юмыг л одоо ингээд үзэл хараад явчихна. Энд дэр бол ерөөсөө бүх үйлчлэгийг авч болохоор эдэж уух юм аавж болж байгаа өмсөж зүүх. За тэгэл одоо ерөөсөө нөгөө төрийн янз бүрийн үйлчлэгээ нөгөө гар утас мотсаа тэгэл ерөөсөө бүхэл үйлчлэгнүүд байна. Ингээд зах замбрааг юм уу. Тэгээ хил ус сайтай бол тэгэл ер нь яваал юм. За эднэрийг ингээд харж байхад энэ олон энэ нөхсөөр одоо яаж ч төрж бодолчлгүй шиг явж байгаа нөхөр бүгдээрээ гар утсан дээрээсээ газрын зураг гаргаж ирээл WeChat-а гаргаж ирээл тэгэл ерөөсө тэрийг байнгийн ингээд газрын зураг хараад явчихдаг юм байна. Тэгэхээр бол ер нь илүү амар л болчихдаг юм байна да гэсэн бодол төрлөө. За би саяны нөгөө ярьжсэн хүсний дэлгүүрлөг ороод ирсэн. Энэ ингээл одоо чи одоо бараг манай номин нөгөө сансар мансар юу вэ миний дэлгүүрээс бараг 2-3 нийлүүлсэн шиг том байгаа байхгүй. Ингээл нэг метроныхоо нэг болон руу ингээл метроны буудлын нэг болон руу яваад ороход ингээл бүр ингээд амар том дэлгүүр харагдаа. Бүр ингээл юу вэ? Хэрвээ энэ одоо байшин байсан бол амар том байшин барихаар байгаа байхгүй. Ингээд өөр төөд тэнд нэг би нөгөө зүр нь бас тэнд байна. Ингээл ерөөсөө бараг хэдэн мянган метр квадрат маа хайш юм би. Замбрааг том. Тэгэл ингээл ерөөсөө айгуу том талбайг ингээд шийдсэн байх чинь. Сая хүнсний дэлгүүр ороод маш хүнс авсан. За ингээл 1 литр PV чинь 9 оног чинь за 4500 төгрөгөөр авлаа. За тэгээд айгуу гоё шарсан дахиад юм ахцхи чинь зүгээр 5 ям маань гэл ингээл авахд баг ингээд Монгол мөнгөөр 25000 төгрөгөнд би ингээл тий айгуу их юм авчихгүй. Монголд бол 25000 төгрөг баг нэг шиг юм авдаг шүү дээ. Тэгээд ийм л байна, амьдрал ийм л байна. Тэгээ энд чи ерөөсөө тэгээд хүмүүсийн хамаг тавтай амьдрал бизнес нь үл ерөөсөө ингээд газар доорх underground city гэдэг рүү орсон юм байна л да. Ерөөсөө үнэхээр цэвэрхэн болцсон юм нөө. Тоосроо мороо гэдэг юм байхгүй. Ер нь газар дээр ихээс илүү газар доорх хот төлөвлөлтөд бодохгүй бол бид нар чинь тэгэл замын төгжрөл газар дээрх нэг хэдэн барилга байшингаа гэсээр л ер нь ингээд хоцорч л байгаа юм байна да бидний хувьд бол. За энэ нөгөө замын доогоорх байгаа нөхөн гарцууд ингэж яваад метроны боол руу орчдөг. Тэгээд ингээд рекламын самбаруудаа ингээд шийдтсэн байна да. Тэгэл ерөөсөө том замуудын доогоорч ерөөсөө хөндлөн гарсан ийм түнэлүүд хийгээл ерөөсөө газар дээгүүр гэрлэн дөхөөр бараг гардаг ховорхон болцсон юм. Энэ бас нэг ингээл гарц айлт зам руу гардیں۔ За тэгэл хажууд чивдэр метро руу орно. Дээшээ гараа явчихна. Метроны буудлын дотроо ерөөсөө ингээл байхгүй малгуу. Энэ одоо ингээл голын багны нэхэд чи юм том аквариум хийсэн байгаа байхгүй ингээл араа. Тул нь энэ явж штэ араа жинхэнэ тул нь амьд тул нь наараа. Ингээд тултай
Хүйсэн том бүдүүн тул зогс ингээд бодно ингээд хөгж явах жишээ нь ингээд амар юм аа. За одоо ингээд одоо метро руу орж явах гэж чинь ингээд. Тэгээд ерөөсө газар доор л ерөөсө үргэлжлэх. Зах замбраагүй үргэлж ирд юм байна. Газар доорх юм. Метро нь одоо тэр метроны зогсоол нь одоо ингээд одоо энэ жишээ байж байгаа чинь одоо ингээд метро руу ингээд явчихж байгаа байхгүй тийм. За би одоо эндээс ингээд гараа явж байгаа. Тэг. Одоо ингээд л явж байгаа. Нүүс ингээд тоглоомын ерөөс бүх бизнес байна. Хоолны гоо сайхан ерөөс баг ингээд би ч сая төөрөөд биш тийж хаагуур нь орж хаагуур нь гарлаа гэд төөрөөлэн. Нэг гахаалгаа олохгүй хан буцаад талах чинь шүү дээ одоо. Энэ бүр ингээд хоол моолоо идээ суугаад тухлаад байдаг шүү дээ хүмүүс чинь. Энэ усны үхрийг бол хөөрхөн боржур дээр аваачид хийгээдсэн юм шүү дээ. Манай нөгөө явган зам дээр чи ингээ өөрхөн усны үхэр шийтгцэн байна. Мөлдийсээ өөрх юм. За энэ нөгөө шилэн байшин маань за хөхөтийн барилга байшин ороо үдшээр ерөнхийдөө нэг иймэрхүү дөө нар жаргахын хамтад бол нэг иймэрхүү харагддаг юм аа. Хөх хотей гэдэг юм. За ингээд мөлдийс усны үхэртэйгээ ингээд хүмүүс нь бөөргийн модон сандлуудтай юм ингээд сууж байгаа харагддаг юм да. За ингээд метроны буудлын руугаа орчихно. Замын ер нь юугаар гэрлэн төхөөр газар дээгүүр ер нь зам гардаг юм туйлаа ховор болцсон юм байна. Дандаа ингээл метроныхоо гарцтайгаа холбосон юм гүүр нөхөн гарцх юм уу одоо газар доогоор гацаараа ингээл одоо тэр уулзур энэ том энэ дөрвөн замын уулзур байхгүй. Нэг бол гүүрээр холбосон дөрвөн замын уулзур хийгээд нэг бол нөхөн гарцаараа ингээ гараа авчдаг арал ингээл шийдсэн юм. Газар дээгүүр бол хүн машин хоёр нь хоорондоо ингээл манай шиг шүүргэлзэж мөргөлдөж гардаг юм бол ховорлцсон юм байна да. Хөх хотын ажил тарах цаг одоо хамгийн оргил хичээлтэй байгаа үе нь манайхаар бол ерөөс ямар төвдрэгүүл байна гэдэг сайхан урсаал байна. Эдний бол хамгийн оргил ачаалтай байгаа цаг нь гэсэн шүү дээ. Хамаг хүмүүс нь метрогоор явцдаг. Тэгээ одоо хамгийн оргил ачаал нь та нар өөртөө хардаа одоо иймэрхүү л байна да.
Тэгээ энэ бас нэг хөөрхөн сэлэн байшин таалагдаад байгаа надад. Ингээ хоёр давхар ингээд нэг хөөрхөн бөндөр сэлэм хийгээд ингээ хөөрхөн кофе шоп мод нөгөө жижиг ундаа мундаа зараад хоёр давхартай болохоор ширээ сандалуудаа тавиад ингээ эндээ суугаад явцдаг. Гэрэлтүүл шөнө болохоор аягүй гоё гэрэлтэй харагддаг ингээ. Зэн иймэрхүү л байна да. Хөхөд сайхан төвжирч гэнэ өө төвжирч гэн биднийг харуул. Манай төвжирлэл жиггүй утгаараа төвжирд юм шиг байл чи. Эдгээр төвжирлэг дижиггүй үзүүлмээр санагдчихлаа Монгол аваач чи. Эдгээр ч одоо төвжирээд байгаа нэг шүү дээ миний хэр. Эднэрийг харуул. Тэгээд ийм төвжирлийг ч одоо Улаанбаатар аваач чиг төвжирлэл үзүүлмээр санагдлаа.